Хүйтний улиралд орон байрны хулгай болон автомашины ялангуяа Прус маркийн автомашины зай хураагуур бусад эд анги алдагдах гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Цагдаагийн байгууллагаас Прус маркийн автомашины зай хураагуур хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион явуулсан. Шинэ он гарсаар тухайн гэмт хэргийг бүлэг зохион байгуулалтаагаар үйлддэг иргэн СЭТБ нарыг олж тогтоон шалгахад нийслэлийн дөрвүүдийн нутаг дэвсгэрээс нийтдээ 21 удаагийн үйлдэлээр Прус маркийн автомашины иж бүрэн зай, их гэрэл зэргийг хулгайлан зарж борлуулсныг тогтоогод байна. Энэ этгээдүүд нь захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч хэлбэрээр гэмт хэргийг бүлэг зохион байгуулалтаагаар үйлддэг тодорхой хэсэг нь Прус машины засварын газар ажилладаг гэжээ. Иргэд та бүхнийг өөрсдийн өмч хөрөнгийг хамгаалж, аливаа гэмт хэрэг өртөхгүй байхад анхаарч, харуул хамгаалалттай газар машинаа байрлуулах, дохиол хамгаалтын систем суйрлуулах шаардлагатай гэдгийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Би юусэн машина мөргөлдүүлчихэд харин хямдхан гэрэл хайгаад тэгсэн чинь харин хулгаан гэдгийг мэдэхгүйгээр энэ 2-3 хүнээс ингэж холбогдоод авцсан. Тэгээд ер нь хүмүүсээ хулгаан гэрэл мэрлээд угаасаа зах дээрээс хямдхан байдаг учраас ерөөсөө хямдхан бол хулгаан гэж бодоод ерөөсөө авахгүй байх хэрэгтэй байна. Тэгээд ерөөсөө найдвартай баталгаатай тийм газраас ерөөсөө эвдэлж юм гэсэн юм а бичиг баримтаар нь худалдаж авах хэрэгтэй байна. Тэгээд ингээд асуудал хүндэрдэг юм байна. Хэцүү байд юм байна. Ер нь цаашдаа хэцүү байд юм байна. Энэ тэнэндээ засварын газрууд дээр л ажилладаг та. Мөнгөний хэрэг гаргаал тэгэл машин мөрөгчүүлгээл гэрэлгүй тэгээд хараа хяналтгүй байрнаас л манай нэг найз 4-5 батарей л гэсэн. Би болохоор нэг батарей авсан. Хийс эрэхтэй би үнэхээр гэмшиж байна. Тэгээд одоо залуучуудаа ингээд хулгай хийн гэдэг чинь муухай байт юм байна. Дахиж эцэж юм иймэргүй юм байна. Тэг ажил хөдөлмөр хийгээл сайхан амьдрал явах. За цааш нэгээд иргэдтэй өөрсдийн өмч хөрөнгийг хамгаалж аливаа гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр одоо автомашина харуул хамгаалттай, хяналтын камертай газар байрлуулж байхыг сэрэмжлүүлж байна.